баяр наадам болж байна. Эрүүл амьдрах талаар л ярилцсан. За энд хамгийн тохирсон ном бол Ikigai гэдэг ном бол байгаа. Энийг бол англиар бол Purpose of Being гэж ярьж илээ. Амьдралын утга учир гэж орчуулмаар. За тэгээд Японы Окинава арал маань юу юм бэ? Энэ дэлхийн хамгийн урт наслуулдаг арал гэж одоо хэлж болно. Урт насалдгаар алдартай 100 мянган хүн тутмын 4250 хүн нь 100 мянган хүн тутмын 42 хүн гэсэн үг 100 гаруй настай байдаг. За тэгээ бүр Окинава аралдаа бүр Огими гэж жижигхэн хотгон бүр 3000 хүнтэй юм жижигхэн тосгонд хүртэл ингээд бүр тэр нь ингээд баг хүн болгон шахуу 100 насалдаг ийм одоо жижигхэн таавн байгаа. Тэгээд энэ хүмүүс яагаад ингээд наслаад байна гэд. Тэгээд энийг бүр анх энэ ном чи юусэн юм айгу олон зохиолчдтой мөлий. Тэгээд бүр Барселоноос ахуулаад яг Японы Окинава хүртэл Токиод ингэж бороотой орой зохиолчд нь уулзаж ингэж энэ бүр барууны философоос ахуулаад яаж ер нь ингээ хүн урт наслаад байна гэдэг зүйлсийг харсан байгаа. Мэдээж одоо их олон хүчин зүйлс байгаа ч гэсэн те энэ ч ингээд яг юу байгаад байна? Яг амар амгалан амьдрах, аз жаргалтай амьдрах. За тэгээд урт наслах гэдэг ийм концепцуд байгаа байхгүй. Тэгээд хамгийн сонирхолтой нь энэ ч ингээд магадгүй бид нар ч гэсэндээ ингээд өдөр тутамдаа хийж болох үйсэн юм философид байгаа. Тэгээд ер нь бол ингэж одоо энэ номны нэг хэсэг их бүр ингээд онцлмаар санагдаад байгаа юм л да. 5 Blue Zones гэдэг 5 цэнхэр зон гэдэг. Тэгээ Японы Окинава, Италийн Сардиния, Калифорни Лома Линда, тэгээ Коста-Рикагийн Никоя Peninsula, тэгээ Грекийн Икария гэдэг. Энэ газруудад хүмүүс одоо энэ газар болгон ч өөрсдөө гэсэн онцлогтой байгаа шүү дээ. Би тэрийг спойлдаад яг хүмүүс яагаад бүр эртээр үеэсэн гэж урт насалж ирсэн байна гэдэг үнэхээр бас сонирхолтой. Тэгэд нэгдүгээр энэ номон дээр зөвхөн урт наслах төдийгүй одоо ингээд хор тавдар зүрхний өвчин гэдэг юм хроник өвчин бүр ингээд хамаагүй бага байгаа. Тэр бол ингээд мэдээж ойлгомжтой байгаа. Дээрээс нь яг аз жаргалтай амьдарч байгаа. За тэгэд бүр ингээд цусны юуг нүртэл одоо pressure-ийг blood pressure энтрийг нүртэл үтсэн байгаа байхгүй. За тэгэд бүр ингээд эмхтэй хүн хүртэл одоо сарын тэмдэгний ирэх үеэр тийм стресс багтай, өвдөлт багтай байдаг талаар. За тэгээд дэлхийн дунджаас бол нөгөө деменшиа, альцгеймер гэх мэт одоо тийм ээ мартад сандаг энэ өвчнүүд хүртэл бага байгаа талаар одоо ер нь гарч байгаа. За тэгэд номны бол хамгийн том философи бол хүний амьдрал ингээд ийм дөрвөн зүйлийн огтлцол байх хэрэгтэй гинэ. Чи хамгийн сайн хийж чаддаг зүйл тэгээд хамгийн таалагддаг зүйл, дэлхийд хэрэгтэй зүйл, за тэгээд орлого олж чадах зүйл гэдэг. Энэ дөрвийг нийлүүлчих юм бол ер нь бол икигайд хүрэх боломжтой одоо тийм амьдралын утга учир гэдэг байгаа шүү дээ. Энийг бол илүү ярьж байгаа. За тэгээд нөгөө манайхан монголоор бол нөгөө хөгшөрж биш хөшиж өгнө гэдэг шиг идэвхтэй бай. Хизээч тэтгэврт гарч болохгүй. Байнгын ямар нэгэн хөдөлгөөнтэй байх талаар гэхдээ юу шүү? Зөвхөн бие махбодын хувьд биш. Оюун санааны хувьд ч гэсэн байнга өөрийгөө ингэж хөгжүүлж явах хэвээр хамгийн гол нь зоригтой байх. За тэгээд ийм философик баримталт юм байна. Юмд яарахгүй байх их чухал гинэ. Тайван байжгаад удаан амьдрахаа бод гэдэг л утга санаа юм байна. Энэ маань өөрөө тийм шууд хамааралтай байгаад байгаа. За тэгээд хөнгөн эрүүл хооллолтын талаар бол ярьж байгаа. Өнөөдөр ч гэсэн эмчтэй ярьсан. Энэ дээр бол маш олон хүмүүс бол би хүнд мах зах идэхгүй бүр веганизм мин бол одоо маш том PR гэмээр үнэхээр одоо заавал одоо амьтны гаралтай бүтээгдэхүүн хэрэглэхгүйгээр ингэж өдөр тутамдаа ингэж амьдарч болдог талаар ярьж байгаа. Хара хачибу гэдэг юм зарчим байгаа. Тэр нь болохоор ингээ ходоодоо 80% дүүргэсэн бол идэхэ болоо гэдэг утга санаатай. Ер нь бол Japanese Secret to a Long and Happy Life гэдэг энэ бол маш энгийн юм шиг мөртлөө асар гүн утга санааг бас ингэж агуулж байгаа. Тэгээд нөгөө сая Mori дээр ярьдагтай адилхандаа нөгөө одоогийн акшинг мэдрэх яг өнөөдөртөө амьдрах өнөөдрийнхаа аз жаргалыг мэдрэх гэдэг ийм зүйл байгаа. Тэгээд ер нь гол санаа нь юу гэхээр өөр таалагддаг зүйл таны бусдад хэрэгтэй зүйл хоёр нийлчих юм бол өөрт ч өрөөлт ч энэ бол ингээд аз жаргалтай амар амгалан урт удаан амьдралын нууц энд байдаг юм байна гэдэг. Эрүүл дадал зуршил мэдээж чухал, сайхан харилцаатай байх чухал, нийгмийн харилцаанд орох нь чухал гэх мэтчлээ. Ингэх юм бол ер нь хүний амьдрал асар гоё чанартай байт юм байна гэдгийг харуулж байгаа.
Тэгээ та бүхэн аль ч чаптраас нь ингээд аваад унссан. Энэ бол үнэхээр гоё coffee table book байгаа. Тэгээд маш жижиг саб чаптруудтай учраас таныг бол уйд авахгүй. Тэгээд Ikigai ус зөвлөж байна. Анхаарал тавьсанд баярлалаа. Мэдлэгээр чигүүрлээ. Mona English Bookstore.